Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн үеэрээс бүгдээрээ ах дүүсийг янаа. Ах дүүс эрт цагт ах дүү хоёр айл саахалт болгон аж төлсөн суудаг байжээ. Тэр хоёр хамтран үр тариа тарьж амьдардаг байв. Ах нь олон хүүхэдтэй эхнэрийнхээ хамтаар амьдардаг бол дүү нь эхнэр хүүхдгүй ганц бие аж. Тэр хоёр хамтаж тарьсан үр тариагаа тэнцүү хувааж авдаг байжээ. Нэг удаа өмнө хийн адилаар үр тариагаа тэнцүү хувааж авчээ. Ах нь эхнэртэй ярилцсан дүү маань ганцаараа амьдардаг болохоор гэр орноо авч явахад мөнгө их хэрэгтэй. Тиймээс дүүдээ нэг бухал тариа илүү өгөх нь зөв гэж шийдээд дүүгийнхэн үр тариад дээд нэг бухлыг аваач тавьжээ. Харин дүү нь ах маань олон хүүхэдтэй болохоор хэрэглээд зардаг ихтэй иймд ахтаа нэг бухал тариаг илүү өгөх хэрэгтэй гэж бодоод нэг бухлыг аваачиж ахыхаа тариа дээр нууцаар тавьжээ. Өглөө болгоод бухлын тоо нь тэнцүү байлгүй яах вэ? Тэдний авах бухлын тоо огт нэмэгдээгүй ч бие биенээ гэх сэтгэл болон аль алиндаа өгсөн сэтгэл хайр нь аль хэдийн нэмэгдсэн байлаа.